Залуу тамирчдын ур чадвар, зорилго тэмүүлэл, нөхөрлөлийн илэрхийлэл болсон Азийн залуучуудын 3 дугаар наадам Бахрейний хаант улсын нийслэл Манама хотод өргөн хүрээтэй болж өнгөрлөө. Энэхүү наадам нь Азийн олимпийн зөвлөлийн ивэлд ор зохион байгуулагддаг бөгөөд анх 2009 онд Сингапурт 2 дахь удаага 2013 онд бүгд найрамдах Хятад ард улсын Нанжин хотод болсон байдаг. 12 жил завсарласны дараа дахин ийхүү залуу үеийн спортын наадам Азийн орнуудыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн юм. 10 дугаар сарын 22-ноос 31-ний өдрүүдэд болсон энэ удаагийн наадамд Азийн 45 орны 14-өөс 18 насны 4,000 гаруй өсвөрийн тамирчид 10 өдрийн турш спортын 26 төрөлд 907 багц медалийн төлөө хурд хүч, авиас, авхаал цамбаагаа сорин өрсөлдсөн юм. Наадмыг зохион байгуулагч Бахрейнус өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг бүрэн дүүрэн боломжтой хүрэх орчныг бүрдүүлэх, мөн ТВ-ийн улс орнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгыг тавьсан юм а. Энэ наадамд Монгол улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 44 багш дасгалжуулагч оролцож 5 мөнгө, 13 хүрэл, нийт 18 медаль хүртсэн амжилт гаргасан. Манай улсын өсвөрийн шигшээ баг тамирчид 3-ыг харьцсан 3 сагсан бөмбөг, волейбол, элсний волейбол, дугуйн уралдаан, e-спорт, ширээний теннис, бокс, таеквондо, хэмээн уралдаан, чөлөөт бүх, жюдо, жиу-житсу, элсний чөлөөт бүх, усан цэлэлт, бадминтон, муйтай, холимог тулаан, триатлон, текбол, хөнгөн атлетикийн төрлүүдэд өрсөлдсөн. Энэ удаагийн наадамд Монгол улс анх удаа e-спорт, элсний волейбол, элсний бүх, хэмээн уралдаан, муйтай, жиу-житсу зэрэг төрлүүдэд оролцсон нь онцлог байв. Энэ нь манай улсын спортын төрөлжилт өргөжөж, залуу үеийн тамирчдын олон улсын тавцанд өрсөлдөх чадвар, туршлага өснө нэмэгдэж байгаагийн илэрхийлэл болсон. Улсын спортын олон улсын хэмжээний мастер эрхэс 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 32 тамирчинтай өрсөлдөж 2598 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол чөлөөт бүхийн эрэгтэйчүүдийн 80 кг-ийн жинт буян тогтох, жиу-житсугийн эмэгтэйчүүдийн хасах 48 кг-ийн жинт Жива Медман, жюдо бүхийн эмэгтэйчүүдийн хасах 40 кг-ийн жинт Хулан, холимог дулааны эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинт Үлзийт Наран тус мөнгөн медаль хүртсэн. Жюдо бүхийн төрөлд манай улсаас 14 тамирчин оролцсноос хамгийн олон медаль хүртэж, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон. Боксийн 46 кг болон 54 кг-ийн жинд өрсөлдсөн Алтан зул, Амина нар тус бүр хүрэл медаль, муйтагийн төрөлд спортын мастер Бямцогт хасах 54 кг-ийн жинд хүрэл медаль, таеквондогийн эрэгтэйчүүдийн нэмэх 73 кг-ийн жинд өрсөлдсөн шигшээ багийн тамирчин бэлгүүтэй хүрэл медаль хүртсэн юм. Харин жиу-житсугийн эмэгтэйчүүдийн хасах 52 кг-ийн жинд мөнхчин, эрэгтэйчүүдийн хасах 62 кг-ийн жинд Алтан Эрдэнэ нар тус бүр хүрэл медаль хүртсэн. Мөн холимог дулааны эрэгтэйчүүдийн нэмэх 75 кг-ийн жинд Бямсуран хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Барилдааны талаар гэх юм бол одоо багш дасгалжуулагч хэлсэн барилдаанд хийгээсэн боловч босоогоос илүү давмгаа авах хэрэгтэй. Босоогоос барилдаад болсон боловч тэгээд хөвтөд партерт ороод нэлээх оноо алцлаа тэгээд ер нь хожигдчих гол шалтгаан боллоо да. Би Азийн аврагаас хүрэл медаль авсан. Манай жингийн авраг үзбек тэгээд медалийн өнгөө хуургаад пенальтанд маш их баяртай байна. Үзбек тэгээд тогоо өргөө жахад надад жоохон эвгүүлсэн гэдэг. Миний хажууд хожичоод бахираад тэгээд тэр жоохон эвгүүлээ. Би бол нөөрөө тэгээ байж хэвээр тэгээд анх удаа л хэлсэн. Гэтэ яг дараа гэж байгаа. Улам хичээх болно. 40 кг барилдаад мөнгөн медалийн болцлоо гэсэн. Тэгээ алтан медаль аммаар ирсэн. Тэгээ төрийн дуулаад болсон байгаа юм. Одоо би ихлүүлээд байсан. Өсөлтөгч маань уг сая дэлхийн аврах төрүүлсэн. Тэгэхээр бүр жоохон айж ирсэн. Гэхдээ яг барилдаад утсан чинь би өөрөө хангалттай ялцгаар хийсэн гэж. Гэтэ өөрөө тэгээд хийсэн юм да. Арагдчих шиг л. Ээжтэйг ярьсан чинь өөр бас медаль аваагүй хүмүүс байгаа. Чи хажууд нь уйлаад аваад муухай штт гэдэг. Азийн хүүхдийн наадмаар Америкт бэлтгэл хийж аваад Монгол улсынхаа төлөө Америкаас зорж ирсэн. Тэгээ сая 2 дахь өдрийн байдлаар 50 м араар дадлах төрлөөр мөнгөн медаль авсан. Улсынхаа төлөө өрсөлдөн гэдэг маш том нэр төр хэлээ. Сая уралдахад жоохон сандрал ихтэй байсан. Яа тэгвэл миний энэ бол нэлээд том тэмцээн. Миний амьдралд ганц тохиолдох тэмцээн болохоор сандрал маш өндөр байсан. Тэгээ өөрийгөө даван хийлээд
медаль авч чадсан. Алтан медаль авахд 10 хэдэн дээл дуцаж мөнгөн медаль авч чадсан. Бусад тамирчдын хувьд бол өрсөлдөөн маш ихэн Хятадаас, Сингапураас, Тайван гээд маш өндөр зэрэглэлийн тамирчид ирсэн. Тэгээд тэдэртэй хамт өрсөлдөөд медаль авах гэдэг бол надад маш нэр төр хэрэг. 3 барилдаа ээж 2 ялж 1 хожигдлоо. Тэгээд мөнгөн медаль хүртсэндээ баяртай. Энэ үртэл тусал дэмцэн багш гэр бүлийн хоорондоо ярьлаа. Бахранд ирээд их гоё байна. Газар үзээд их туршлага сольж авлаа. Медаль авцсандаа их амжилт гаргасандаа их баяртай байна, гоё байна. Тэмцээн маань ч их гоё болж өндөрлсөн болохоор сэтгэл хангалуун байна. Бусад улсын тамирчидтай тулалдах ер нь бол амар байдгүй нэг их арай өөр тулааны хэм маягтай стилтэй гэдэг болохоор бас таарж тоглодог, зодтолдог юм хэд бол. Бид хоёр сая энэ тэмцээнхүү тэмцээнд оролцоод хоёулаа хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээнд ирээд өөр үеийн найзуудтайгаа амар олон орны гоё найзуудтай боллоо. Тэг өсвөр үеийн найзтай. Тэгээд юм бол уур амьсгал бол маш гоё юм. Саяны тоглолтод жоохон ширүү өрнөлөө. Тэгээд Үзбекистан улсын тамирчин бэртаа тэгээд гоё урагшаана зүүж тоглодог тамирчин байсан болохоор жоохон эвгүй байсан. Тэгээд дараагийн тэмцээн дээр яг алдаагаа нөхөд хожноод гэж бодсон да. Амар том туршлага боллоо. Баг тамирчдаас 2 багш, 2 эмэгтэй, 2 эрэгтэй, нийт 4 тамирчин, 2 багш мөрөлтөд ирээд тэгээ нэг 2 медаль аваад хүрэл медаль аваад болж ах шивтэй. Одоо яг уу тэгээд энэ үрдэл ирээд бас Монгол улсынхаа нэрийг гаргахын төлөө зүтгээд бас яг чамлгаал чангадаг бас 4 хүүхэд ороод 2 медаль аваад тэгээ 2 хүрэл аваад ирсэн. Бас сэтгэл өндөр байна. Сая өргөл медалийн төлөө Хятад улсын тамирчинтай барилцсан. Ер нь 4 минутын турш барилдаад жоохон ядарлаа их хүчтэй өрсөлдөж байж чадлаа. Улсаа төлөөлөөд аавынхын нэрээр барилдах надад үнэхээр сайхан байлаа. Хүрэл медалийн төлөө Иран улсын тамирчинтай барилдаад хөмөр нэхэр базар яваад тэгээд даралтаар цэвэрлсэн байгаа. Багшийнхаа хэлснээр төвлөрөөд өөрийнхөө барьцыг аваад унгаан гэсэн нэрийн төлөвлөгөөд тэмэрч үстэй байсан. Яг тэрийгэ хийж чадсан. Сүүлийн хүрэл медалийн барилдаа маш хүнд байлаа. Гэхдээ үүнийг даван туулж чадаж хүрэл медаль авсандаа маш их баяртай байна. Ихтийн барилдаа ер нь чанга хатуу байсан. Тэгээд хоёрчдээсээ нэг жоохон өөрийнхөө алдаасаа жоохон унсан. Тэгээд хүрэл медаль гарч ирээд тэгээд гоцсон байсан. Маш их баярлж байна. Хүрэл медалийн төлөө Гриц улсын тамирчин барилдаад нэлээд удаан барилцсан. Цагаад бараг дуустал барилдаад цэвэр үнэлгээгээр ялж хүрэл медалийн болцол хангасан. Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцож байгаадаа маш их таатай байлаа. Тэгээд аав ээж, эмээ өвөө, олимпийн хороо баг тамирчдаа бүгдээрэнд нь баярлалаа. Баяр хүргэе. Сая хүрэл медалийн төлөө үзээд амжилттайгаар ялж чадсан. Их сандарлаа хүрлийн төлөө болохоор медалийн төлөө тэг хожигдчихуулаас гэж болохоор сайн хичээлээ өөрөө багшийнхаа үгийг сайн сонсоод тэгээд оноогоо хангаж чадсан. Хүрлийн төлөө барилдахдаа Тажикстан улсын тамирчинтай барилдсан. Тэгээд гол дискор орж 1 адвенчаар яллаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Анх удаа ийм том тэмцээнд орж ийн. Тэгээд дэрэн дээрээ хүрэл авсандаа баяртай байна. Тажикстан улсын тамирчин маш баяртай байсан. Тэгээд маш тактиктэй барилдсан. Тэгээд өөдөөс нь хичээж тэгээд хүрэл медаль авлаа. Сая хүрэл медалийн төлөө Филиппин улсын тамирчинтай барилдаж мөнгөн медалийн болцлыг хангасан байгаа. Өрсөлдөгч нар маань маш хүчтэй байсан. Тэгээд хүрэл медаль авсандаа бол үнэхээр их баяртай. Тэгээд маш том зорилготой хүрч чадсандаа маш их баяртай байна. Би маш их сандарсан. Тэгээд сандарсан ч гэсэн би чаднаа. Яг энэ техникийг хийж өрсөлдөж ингэж ялъя гэж дотроо маш их бодож тэгээд орсон байгаа. Тэгэл амжилттай оролцсондоо баяртай байна. Монголын чөлөөтөхийн баг тамирчид маань эмэгтэй 2, эрэгтэй 2 нэг дасгалжуулагч багийн бүрэлдэхүүнд тавуулаа ирсэн. Энэ тэмцээний уур амьсгал бол харьцангуй маш сайхан найрсаг өндөр зохион байгуулалтаа сайхан явж байгаад бас сэтгэл өндөр байна.
Манай залуучдын бэлтгэл сургуулийн хувьд бол залуучдын шигшээ угдаа хамаарагдаж харьяалагдаж бэлтгэл хийдэг учраас харьцангуй бэлтгэлжилтийн хувь өндөр байна. Чөлөө төхийн хөгжил бол Азиудаа ерөнхийдөө бас өндөр түвшинд хөгжсөн. Тэр орнууд дотроос ерөнхийдөө яг л өндөр түвшний болоод оролцох ёстой орнууд маань бүгд ирсэн байна. Бие биенээ хараад одоо энэ тэнд бас судалгаа юм уу байлгүй яг уу. Ер нь бол яг дотоод өрсөлдөөний хувьд айгүй өндөр зэрэглэлээ өндөр хөгжлийн орнуудын бүгд ирцгээсэн байна. Манайх бас хөгжлөөс бас нэг хоцрохгүй хойш суухгүй бас өндөр зэрэглэлийн тамирчтай энэ тэнцвүүч гэдэг юм уу урд нь гарах гэж өрсөлдөж бүхэл боломж нөөц болцоогоо шавхаж ажиллаж байгаа учраас ер нь бас хичээж ажиллах болно. Саний тоглолт өмнөх тоглолтуудаас илүү их туршлага хөрөнгөлөөс яг сүүлийн тоглолт гэсэн утгаараа бид илүү тайван өөрсдийнхөө тоглож чадсан. Тэгээд хамгийн их нь шууд 21 оноогоор дуусгасандаа их баяртай байна. Эхний тоглолтуудын үед бид хэдийн үед ер нь нэглэн чанга байсан. Ягаад гэвэл анхны олон улсын тэмцээн байсан. Улсынхаа нэрийг барьж явж байгаа учраас маш том хариуцлага бидний ирсэн учраас жоохон бие барих яг тиймэрхүү асуудал хүндрэлтэй байсан учраас ер нь эхний тоглолтууд дээр жоохон бие барьсан. Тэгээд сүүл рүүгээ тоглолт ахих тусмаа бид хэд илүү тайван илүү өөрсдийнхөө тоглож чадсан гэж бодож байгаа. Том хариуцлага ирж байгаа гэсэн утгаараа хүүхэд бид нэр илүү их хүндрэл орчуулад байдаг юм шиг санагдсан. Яг тэрнээс илүү зүгээр өөрсдөө илүү тайван тоглолтууд илүү өөрөө маш сайн тоглох юм шиг санагдчихжээ. Анх удаа ингээд том тэмцээнд ингээд хүүхдийн наадамд орж байгаа баяртай. Тэгээд өрсөлдөгч багуудын хувьд бол үнэхээр ингээд өндөр үнэхээр хүчтэй байлаа. Тэгээд бид нэр чадхаараа үзэн гэсэн энэ удаад арай их чадсангүй. Энэ удаад арай их чадсангүй. Тэгээд дараагийн удаад итгэлийн алдгүй хичээнэ. Сүүлийн тоглолт гэвэл манайхаас амар хамаагүй өндөр баг байсан болохоор бид нэр жоохон айж давтлаад хийгсэн юмудаа хийж чадсангүй. Тэгээд сая хожигдсан байсан болохоор жоохон сэтгэлийн хувьд жоохон эсрэг багсаа дотоод тоглолцлоо сэтгэлзээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Хятадын баг байсан. Тэгээд бие хөгжлийн хувьд гэсэн биднээс жоохон илүү тэгээд өндөр гэсэн жоохон илүү тэгээд систем нь амар сайн байсан болохоор ер нь тоглоход амар хэцүү байсан. Гэхдээ бид нар ингээд 16 насныхаа үеийнхээ ингээд төлөөлөд ирсэн байгаа учраас Монголын сакс ямар төвшөнд байгаа вэ гэдгийг харуулахыг амар хүссэн. Тэгээд тэрнийгээ гэсэн чадсан гэж бодож байна ерөнхийдөө. Ахын улсад зохион байгуулж Азийн хүүхдийн 3 дугаар наадамд бид нэр Саксмгийн 393 төрлөөр 5 өдрийн турш өрсөлдлөө. Тэгээд хөвгүүд маань ямар ч тач эцсийн өдөр хүртэл тоглоод за хэсэгтээ бол 4 тоглолт игээд 4 ажилтаа хэсгээсээ гарч ирээд нуглаан дээр хожоод за тэгээд сүүлийн зөрдөг болон хөрөл медаль нөлөөд 2 тоглолтод харамсалтайгаар 2 ожигчлоо. Тэгээд ямар ч тач яг сансан бодсон үр дүндээ хүрч чадсангүй. Өнөөдөр бол нэлээд харамсалтай байлаа. Тэг яг сүүлийн 2 тоглолт мэдээж маш өрсөлдөөтэй ойролцоо маш хүн тоглолтыг хийлээ. Тэгээд зөвлөгдөр бол нэг хятад улсын шигшээ огт маш хүн тоглолт хийсэн. За тэгээд хөрдийн төлөө Катар улсын шигшээ огтой тоглоод бас яг хуу Катарууд бас нуруу нэлээд өндөр байлаа гэж харж байна. Гэхдээ яг бид нар өөрсдөө бас боломж байсан. Харамсалтайгаар ямар ч тач тэмцээнээ 4-р орсноор ингээд өндөрлүүлж байна. Агууд яг нэг амар илүү байгаа юм уу харагдах байгаа. Яг бүгдэн дээр л яг эзлэхэн төвшөнд яг алгацаар байгаа. Маш их зүйл сурч мэдж байгаа. Монголд очиод энийг багтаа хэрэгжүүлээд ханаас өдөр төрөд авчихсан ханасаа мэдгүй чадахгүй байсан зүйлүүд баах хэрэгжүүлээ. Арай өөр холбоолыг энд ирээд хараад ингээд үзээд тэгээд дунд нь ороод нэг хэсэг болоо явж байгаад аюул баяртай. Ерөөсөө дутхгүй юм шүү гэж санагдсан. Ингээд манай үеийн хүүхдүүд яг хоо бид хэдээс ингээд олон тэмцээний туршлагатай, олон тэмцээнд оролцсон. Тийм байж олгдсон ингээд бид дэжсэн ер нь бол дээд төвшин тоглосон хүмүүс аюул их байгаа болохоор ерөөсөө дутаж болохгүй шүү гэсэн бод юм нэлээд. Тэгээд сураад мэдээд авах юм аюул их байна. Тэрийг бүгдийг сураад ер нь арай өөр төвшин Монголын бол хүрээсэй гэж хүсэж байна. Тэмцээний талаар гэх юм бол зохион байгуулалт аюул сайтай. Ингээд янз бүрийн үйл ажиллагаатсан тэмцээний дундор аюул их болж байгаа. Тэгээд тоглолтын хуваар тамирчдын яг амрах хугацаа
Хөгцүүдийг нь тусгаж өгснөөр аюу онцлогтой гэж бодож байна. Заалны хувьд ч гэсэн одоо ингээд бос аюу олон заалтай. Тэгээд ер нь бол зохион байгуулалт аюу гоё болж байна. Энэ наадамд усан сэлтээс 18 тамирчин 4 тасгалжуулагчтай хамт ирсэн байгаа. Яг усан спортод бол 38 улсын тамирчид бараг 600-700 тамирчид оролцож байгаа гэдгээр ерөнхийдөө бус спортоос хамгийн өндөр өтгөн олоолаа оролцож байгаа ах гэж би бодож байна. Тамирчид маань жоохон ядралттай байгаа. Мэдээж Монгол улсаас ийшээ ирэхийн тулд бид нар чинь нэг 25 цаг ингээд дэмцээр агаад ирсэн өчтөр бэлтгэлээ хийгээд ерөнхийдөө амралтын байдалтай байж байгаа аль болох хурдан сэрхийг л хичээсэн дээ. Дөнгөж сая 50 м өгөр сэлж дууссан байгаа. Тэгээ ер нь бол өөрийнхөө саяны амжилтандаа бол гайгүй сэтгэл хангалуун байгаа. Гэтэ ер нь бол өөрийгөө өшөө дайчилж тэгээд өшөө сайн явахыг хичээ гэж дүнэлт гаргасан байгаа. Өөр улсын ингээд хүүхдүүдтэй гоё сайхан танилцаад ингээд одоо тэмдэг солилцоод маш их сонирхолтой гоё яж байгаа. Их дотгошоо хүн байхгүй юу? Тэр нь бас ингээд гоё чаленж хийгээд өөрийгөө гоё ингээд өшөө чөлөөтэй орчинд ингээд яраад найзуудтай болоо. Тэгээ тэрэндээ сайхан сэтгэл хангалуун байгаа. Сэдийг гэх юм бол маш өндөр байгаа. Тэгээ гарааныхаа өмнө нэлээд сандардаг. Тэгээд уур амьсгалын хувьд бол нэлийн бөхчим халуун. Гэтэ яг ингээд дугуун дээр гарахаар салхитай байгаа учраас тэгэж нэг амар бөхчим бол санагддаг. Эхний оролцсон тэмцээндээ холимог багийн буухай төрөлд эрэгтэйчүүд ингээд эхний 2 цаг өгж байгаа хүн орж ирээд яг ингээд цагаан драасаар давангууд 3 эмэгтэй нь гараад дахиад 2 хүнээр нь цаг дардаг. Тэгээд тэр тэмцээнд болохоор 8 дугаар байранд орсон. Цуваа гараатай яг өөрийн ганцаарчсан гараатай уралдаанд болохоор 9 дугаарт орсон. Өчтөр ганцаарчсан гараатай 15 км-ийн уралдаанд оролцсон. Бусад улсын хүмүүсээр сайн билээ. Зам нь бол гоё байсан. Гэхдээ жоохон халуун агаар нь бөхчин болохоор жоохон хэцүү. Тэглээл жоохон илүү хийгээл тэгэл тэтгэлээсээ гээл сайжраад үзэлцэх бах та. Одоо Монголд очиод дараачийн Азийн аваргын тэмцээнд сорилт орно. Тэгээд сорилтоо тэмцэх юм бол Азийн аваргт юм. Монгол улсаас одоо 6 тамирчин ирсэн, эмэгтэй 3, эрэгтэй 3 тамирчин. Одоо нийт одоо 2 тасгалжуулагч. Энэ тэмцээнд одоо цуваа баг бөөн гараатай гэсэн 3 төрлөөр орж байна. За эхний цуваа гараатай төрөл одоо 18 орноос манай эмэгтэй бол 11 дугаар байр, 22 одоо орны эрэгтэй тоглогчдоос цуваа гараатай одоо 10 байранд орсон ийм багийн амжилттай явж байна. Анх удаага энэ тэмцээнд орж байгаа. Тэгээд элсэн дээр нь ч гэсэн яг бидний төсөөлж ирснээс шал өөр төрлийн ээлс, тэгээд өөр төрлийн арга барилтай өөр юм болсоодаас ирсэн хүүхдүүд байсан. Эхэндээ бол бид нэр өөрсдөө нэлээд сайн бэлтгэгдсэн гэж бодсон. Гэхдээ мэдээч яг 2 сарын хугацаанд бол үндсэн техник болон тэгээд хөдөлгөөнүүдээ л мэдэж авсан. Бусад тийм туршлага, тиймэрхүү зүйлүүдийг бол мэдээж маш олон удаан хугацаанд бэлтгэл хийж олон тэмцээнд орж иж тийм туршлага хуримтлуулаад тэгээд туршлагатай болдгийг бол тэр бол ойлгосон. Энэ тэмцээнд болохоор зооноосоо хэдий гарч чадаагүй ч гэсэн дараагийн тэмцээндээ амжилт үзүүлэхийг бол тэр хоёулаа хүсэж байгаа, мөрөөдөж байгаа. Ийм гоё тэмцээнд оролцох боломжийг биднэрт олгосон бүх хүмүүстээ баярлалаа. 12 улсын багаас эмэгтэйчүүд маань 8 дугаар байр тоглолтод бол эсгээсээ шалгарч тоглосон. 8-аас гараад нөгөө уган 4 дээр тоглоход Хятадын багтаа бол шууд таарсан. Хятадын баг бол нэгээр гарсан тийм. Хятадын баг нэгээр гарч ирсэн багтаа тоглоод манайх ядаг хүлээсэн байгаа. Ингээд ямар ч байсан тэмцээний эмэгтэйчүүд маань дуусгасан. Эрэгтэйчүүд маань мөн бас ерөн 6 баг зургуулаа ерөнхийдөө бол тэнцүүхэн байсан. 6 багт харамсалтай нь бас яг бид нар хожигдсан хэдий ч гэсэн бас энэ тэмцээнээс бол нэлээд туршлага хуримтлууллаа.
Ер нь элсний волейбол гэдэг спорт маань болохоор байгалийн цаг уур элснийхээ төрөл өгцөл ингээд цаг агарын халуун хөт ингээд олон юм нөлөөлж юм байна. Монгол улсад бол яг элсний волейбол яг элсний талбай сонирхол гоор жоохон дутагдaltaй байсан. Бид бол гадаад улсад Туркид одоо бэлтгэл хийгээд ирсэн боловч Туркийн бэлтгэл нь Туркийн хэлсэн энтхийн хэлснээс шал өөр байсан. Цаг агарын хувьд ч гэсэн шал өөр байлаа. Гисэн хэдэн ч гэсэн бид нар бүх улсуудыг битүүмээр гэж ирж үзсэн. Ер нь бол үзэх цаашдаа үзэх боломж олцоотой юм байна гэдэг ойлголт авлаа. Би одоо өмнө чөлөөт бөхөр ярилдаг байсан. Одоо ч ярилж байгаа. Одоо багш маань наа эсээ хөхт орж үзээч гэдэг. Тэгээд одоо орж үзсэн. Гурав дөрвөн тамирчин бол ихээр бас бэлтгэж байсан. Тэгээд одоо зардал мөнгө бэртэл гэмтлээс шалтгаалаад одоо нэг тамирчинтай одоо амарсан хүрээд ирсэн оролцож байна. Чөлөөт бүхийн тамирчид бол одоо ингээд эсний бөхрөг орж барилддаг. Зуныхаа 2-3 сардаа бол эс мэсэн дээрээ барилдаж байгаа. Тэгээд голцоо одоо чөлөөт бүхийн бэлтгэлийг хийж байгаа л эсн дээр барилдаж байгаа. Эсний бүхийн төрөл бол одоо бол бас маш өндөр хөгжиж байгаа. Тэдс маа Аз төв далайн орнуудын одоо бүс нутгуудаар одоо маш их өндөр хөгжсөн. Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй одоо 23 улсын тамирчидтай эсийн бүхийн төрөл барилдаж байгаа юм байлаа. Жохон азгүй л байлаа. Тэгээд тэмээ маань нэг жохон хойхноор байсан. Анх ирэхэд бол нэг амар эвгүй байсан. Тэгээд одоо бол ер нь нэг дасаад ер нь хамаг хүчрэн ер нь олцсон. Тэгээ нэг бүхтэй тэмээ ингээд яг ойрын занд яг хурд гял огцом хурд авч тэгж уралдаг. Тэгээ манайхаас бол нэг жохон эвгүй л юм лээ дээ. Жирийн нэг малчин айлын тийм одоо тэмээж охин байна. Энэ 12 хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн. Энэ үед маш хэцүү бэлтгэлийг бид нэр туулсан. Нэг бүхтэй тэмээ ингээд би болохоор унах бичлэгийг харчаад амар амархан бахтаа гэж утсан чинь бид нэр бэлтгэлийн үеэр маш их гэмтэл авсан, маш их бэрцсэн, маш их төсвөр төвчээрийг гаргасан. За тэгээд уралдаад сая бол би уралдаа нэг ягаад юм цаанаас өөртөө жоохон дээгүр зорилго тавьсан байсан. Монгол улсынхаа нэрийг гаргана гэсэн зорилго тавьсан байсан ч за тэмээн дээрээ бараг л өөрөөгүйгээд ч юм хэр тэмээ маань ингээд явдаггүй тэмээ таарсан учраас одоо ингээд амжилтайгаар одоо тэмцээндээ зүгээр оролцоод одоо ирлээ. Маш их туршлага, маш их төсвөр төвчээр, маш их хатуужилтай болсноороо өөрөөрөө бахархаж байна. Хоёр бүхтэй Монгол тэмээгээр үнэхээр энэ улсад ирээд бахархлаа. Үнэхээр гоё юм байна гэдгийг мэдэрлээ. Манайх Өмнөгов аймгийн 2 тамирчин, Баянгор аймгийн Баянлэгээс 1 тамирчин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас 1 тамирчин гэдэг ингээд 4 тамирчинтай оролцож байна. Энэ бол яг энэ уралдаанд бол оролцоод байж болохоор юм байна. Монгол хүүхдүүд бол амархан сурахаар байл. Сая 14 хоногийн дотор ер нь бол анх удаа ганц хүүхдээ тэмээ унж байгаа гэхэд өнөөдөр бол маш сайн унж байна. Монгол улсаас бадминтоны спортод нийт 3 тамирчин оролцсон. 14 настай Америтэн, 16 настай Ананд. Сая эхний тоглолтоо хийгээд гараад ирлээ. Хонконгийн тамирчинтай тоглосон. Их хэцүү тоглолт болж өнгөрсөн. Надад одоо эхлээд гарахад жоохон айцтай байжгаад хоёр дахь сетээс арай гайгүй болоод тэгээл дуусглаа да. Тэмцээний хувьд бол миний хувьд бол яг л олимп шиг санагдаж. Яг олимпиад орж байгаа юм шиг л их сэтгэл хөдлөлттэй, сэтгэл хөдлөлттэй тийм гэгэлтсэн тийм л гоё тэмцээн болж. Хүүхдүүдийн ер нь тань Монголоос ирж байгаа тамирчдаа тань өөр энэ улсууд бадминтоны спортынхаа өөр улсын тамирчдаа бас сайн таньдаг болох дээр гоё л байна. Би энэ тэмцээний хамгийн залуу тамирчин байгаа. Тэгээд багш нартайгаа тоглоод их юм сураад тэгээд их туршлага хөрвүүлнаа. Сэтгэгдэл гоё байна. Тэгээд Эстрүүгагийн тамирчин олон харилцаандаа сайн ер нь сайн тамирчин байна. Малтий бас тамирчин. Би ингээд 16-гаар хожиж явж байсан. Тэгээд 16-аас жоохон сандарсан. Тэгээд гайгүй. Тэгээд манай Монгол улсын хувьд ширээний теннисний төрлөөр Азийн тэмцээнд өрүүлж идэвхтэй Оросоор ирсэн. Тэгээд энэ удаагийн Бахрейнд болж байгаа 3 дугаар Азийн наадамд 2 эрэгтэй тамирчин, 2 эмэгтэй тамирчин ганцаарчилсан төрлүүдэд мөн хоорондоо хослоод 2 хосоор ингээ орж байна. Залуучууд маань ер нь нэлээд бас амжилттай тоглолоо. 2 тамирчин маань хэсэгтээ 2-оор ирэмдлэгдэж тэг яг тэр шансаагаа одоо хэвээрээ хадгалж үлдэж хэсгээсээ бол шалгаж чадлаа. Би 100 м 3-аас 2 төрөлд орсон. Ингээ Монгол улсаа төлөөдөд том тэмцээнд орсож байгаа энэ баяртай байна. Тэмцээний үеэр ингээ тамирчдын бэлтгэлийг маш сайн хансан байна. 100 м төрөлд би ингээ гараандаа 5-т орсон байгаа. Тэгээд бас тамирчид маш сайн байсан.
Залуусын эрч хүч өсөн дэвжих амжилт хүсэл тэмүүллийн бэлэгдэл уран доор зохион байгуулагдсан Азийн залуучуудын 3 дугаар наадам залууийг спорт хамтын ажиллагаагаар идэвхжүүлэх Олимпийн үнэт зүйлсийг сурталчлах талбар болсон. Спортын өргөн хүрээтэй хөтөлбөр, орчин үеийн дэд бүтэц, байгууламж, талбай, дижитал технологи, мэдээллийн сурталчилгаа нь наадмыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй 26 тэмцээн уралдаан спортын 21 зал талбайд зэрэг үргэлжилсэн. Үүний зэрэгцээ цөлийн нутаг уламжлалт соёлын элементүүдийг оруулсан арга хэмжээнүүд нь спорт болон үндэсний өв соёлыг холбосон онцлогтой байлаа. Манай Монгол улсын тухайд бол спортын 20 төрлөөр 134 тамирчин, 44 дасгалжуулагчийн хамт амжилттай сайхан оролцлоо. За нийт 18 медаль авлаа. За эндээс 5 мөнгөн медаль, 13 хүрэл медалаар манай баг тамирчид бол ингрээ медалаа. За бид бүгд бол хараахан алтан медаль авч чадсангүй. Алтан медаль авах гэж бүгдээрээ маш их хичээлээ. Гэвч одоо хараахан алтан медаль авч та бүгдийгээ баярлуулж чадсангүй. За тэрэндээ та бүгдээсээ нийт тамирчдынхаа өмнөөс бас хүлчил өчье, уучлалтгуяа гэж ингэж бодож байна. Манай тамирчид бол үнэхээр сайхан өнгөтэй байна, хямртай байна. Жишээлх юм бол манай усан сэлтийн тамирчин инх төрийн одоо эрхэсгээд хүү хизээ манай Монголын тамирчид уснаас одоо медаль авна гэж бодож илаа, төсөөлж илаа. Тэр мөрөөдлийг бол биелүүлж үнэхээр одоо 50 метрийн араар далдах юунд амжилттай сайхан уралдаж 3хан дойлоор Олимпийн аврагтай Сингапурын тамирчныг бол ард орж мөнгөн медалийг бол эх орондоо авчилж одоо зам татууллаа. За манай боксийн тамирчин Алтан газрын одоо алтан цул маань бас өнгөтэй сайхан тоглож бас хэдий хөрөл медаль авч гисэн өнгөтэй сайхан байна. Манай хүүхдүүд бол ер нь бүгдээрээ тэрийг гэлтгүү бүгдээрээ бол маш сайхан өрсөлдөөнийг бол харууллаа. Жудо бүхийн баг тамирчид маань хамгийн их медалийг авлаа. 1 мөнгөн медаль, 6 хөрөл медальтай ингээд энэ хүү тэмцээнийг бол өндөрлөж байна. Мэдээж энд бол манай хүүхдүүд маань Монгол улсын соёлын элч болон одоо Монгол улсаа амжилттай сайхан сурталчилсан залуучууд, өсвөрийн тамирчид маань энд орон орны хүүхд залуучуудтай бол танилцж, нөхөрлөж зөвхөн энэ одоо тэмцээний талбар дээр өрсөлдөхөөсөө гадна хөшгөний ард бүгдээрээ сайхан найз нөхдүүд болцгоолоо, цагаа дурсамжтай сайхан өнгөрөөлөө. Энэ тэмцээнд амжилттай сайхан оролцоход одоо дэмжиж туссан манай өсвөрийн тамирчдын гэр бүлийнхэн, за дээрээс нь багш дасгалжуулагч нар, спортын холбоодуудад чин сэтгэлээсээ бас нийт энд оролцож байгаа баг тамирчдынхаа өмнөөс бас баярлсан талархснаа илэрхийлмээр байна. За дээрээс нь Монголын үндэсний олимпийн хорооны хамт олон энэхүү одоо тэмцээнд явхад 134 тамирчин, 44 дасгалжуулагчийг бас зохион байгуулж амжилттай сайхан оролцлоо. За дээрээс нь бол мэдээж эцэст нь манай шууд дамжуулалтыг бас яг халуун цэг дээр нь хүргэж байсан Тэнгэр телевизийнхаа хамт олонд бас энд оролцож байгаа нийт баг тамирчдынхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье гэж бол бас бодож байна. Азийн залуучуудын 3 дугаар наадамд 45 орны баг тамирчид өрсөлдснөөс 36 медалийн амжилт үзүүлж, бүгд найрамдах Хятад ардуус 63 алт, 49 мөнгө, 35 хүрэл медаль хүртэж, нийт 147 медальтайгаар тэргүүлсэн. Тэмцээнийг зохион байгуулагч Бахрейний хаант улсаас 204 тамирчин оролцож, 5 алт, 5 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 13 дугаар байв. Харин Монголын өсвөрийн шигшээ баг тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар 30 дугаар байрт ирэмлэгдэж байна. Энэхүү наадам нь эх жил Сенегалийн Дакар хотод болох залуучуудын олимпийн наадамд оролцох эрхийн чухал шалгуур тэмцээн болж, ирээдүйн залуучуудын авиас чадварыг тодруулсан спортын өрсөлдөөнөөс гадна соёл, нөхөрлөл, сургалт, солилцоо зэрэг олон талд томоохон арга хэмжээ болсон юм а. За манай Монголын баг тамирчид Бахрейний өв соёлтой танилцлаа. Тэгээд би бас өв соёлоос суралцахаар Монгол дэлээ ингээд өмсөд ирсэн байгаа. Тэгээд энэ улсын ингээд спортоос өрсөлдөхөөс илүү ингээд өв соёлоо ингээд танилцуулаад илүү гоё зүйлс хийж байгаа нь бидэнд маш гоё байна.